За сайн уу манайхаа, өнөөдөр та нартай Just Like Heaven хэмээх 2005 онд гарч ирсэн киног товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Бичлэгээ эхлэхээс өмнө сувгатаа subscribe дарж дэмжээрэй. Тэгэхээр кино маань Reese Witherspoon жүжигчний тоглосон Элизабетийн дүрээр эхлэх бөгөөд тэрээр маш завгүй ажилдаг түргэн тусламжийн эмч болох нь харагддаг. Удалгүй түүний эгч Аби залгаад найзынхаа найзтай танилцуулах гээд болзаа тавлсан талаараа хэлтэл манай хүн иймэрхүү зүйлсээ тэр болгон зарцуулаад байх цаг зав байдаггүй ч гэсэн эгчийнхээ ятгалгаар уулзахаар тохирцгоодог. Үүний дараа дарган түүнийг ажилдаа чин сэтгэлээ зориулдгийг нь мэдэх тул үүнийг нь үнэлээд маргааш ахлах хэмжээд томилох болсноо хэлдгийн. Манай хүн ч энэ мэдээг сонсоод маш их баярлан түүнд талархлаа илэрхийлээд ажилдаа босож орох гэтэл дарган түүнийг 26 цагийн туршид ажилласан тул харж амархыг зөвлөх болно. Элизабет гэд дуудаад байхаар хүндрэлтэй тул цаашдаа Лиз гэд дуудаад явчих. Лиз маань машина барингаа энэ баяртай мэдээгээ эгчтэй дуулгаад уцаа тасалтал урдаас нь том ачааны машин чиглээд ирж идэг. Ингээд үзэгдэл солигдож киноны маань бас нэгэн гол дүр болох Дэвидтэй хэдүүлээ танилцах болно. Манай хүн чинь гэхдээ хаалт болохоос өмнө ром комедийн сайн залуугийн дүрийг баддаг байсан юм биш үү дээ. Дэвид маань түрээсийн байр хайгаад явж идэг ба яг сэтгэлд хүрсэн байраа олж чадахгүй яйдэгээ зогсож идэл хаанаас ч юмний зарлалын цаас дахин хийсч ирсээр хартал яг эсрэг талын байрны түрээсийн зар байдаг байгаа. Манай залууч тэр байр руу яваад ортол үнэхээр боломжийн санагдан түрээслэхэр болдог. Нэгэн орой Дэвид маань буудан шигддгээрээ шигдэж биер гүзэлсэн шигээ байж итэл биерэнч дуусч хөргөчнөөсөө аваад эргээд хартал гинэт Лиз гарч ирэн манай хоёр бөөн орлон хашгиран болон шүү дээ. Лиз түүний гэр оронгүй хүн байна гэж бодон такси хоолны мөнгө өгье. Чи энд амьдрах болохгүй. Энэ бол миний гэр гэж хэлтэл Дэвид маань зуучид толигтуулчих гэж бодон өөрийгөөч бас энэ байрыг түрээсснээ хэлтэл Лиз энэ байрны бүх тавилгыг өөрийнхөө болохыг тайлбарлаад ингэж зааруулсанд нь өгүүлсээр гал тагоолуу яваад ордог. Дэвид түүнийг энд хизээ нүүж ирснийг нь асуусаар араас нь очтол хамгийн гайхмаар нь хинч байдаггүй ба саяхан л орилоод өглөөд байсан эмэгтэй ямар ч уулмөр байхгүй гайхсан манай залууч хаалгандаа нэг сайн цоож хийж авсаар л үлддэг. Маргааш нь манай хүн найзтайгаа уулзсан энэ талаараа хэлэх гэж оролдтол найз нь манай хүнд хитрхи өнгөрсөндөө амьдраад байгаа талаар хэлээд одоо ичнээсээ гарах хэрэгтэйг зөвлөдгийн. Учир нь Джейк манай залууг өмнө нь сайн бүсгүйтэй танилцуулах гээд бараагүй юм байлээ л дээ. Үүний дараагаар Дэвид маань баг зэрэг айдас хүйстэйхэн шиг гэртээ унтаж байтал Лиз дахин гарч ирээд гэрээс нь явахгүй бол цагдаа дууданд барина гэд орилж эхэлдэг. Манай залууч архинаас болоод хий юм хараад байна гэж бодон түүнийг байхгүй хэмээн итгүүлэх гэж оролцсон ч Лиз түүнийг сэтгцийн өвчтөн байна гэж бодон энэ талаараа ч хэлээд байрыг өөрийнхөө болохыг батлах зүйлсийг хэлж өгч байхдаа тавир дээрх зураг нь байхгүй болохыг анзааран уурлаж эхэлдэг ба цагдаа дуудлаа гэд уцаа авах гэтэл гарт нь баригдахгүй байдیں۔ Лиз ч бүр гайхаад өөр уцаар ярахаар явхдаа агаар замрахад алга болчихноо. Маргааш нь Дэвид зуучлуугаа залгаад байрны өмнөх хэснийг нь талаар асуутал түрээслэгч эмэгтэйг гэр бүлд нь гай тохиолдсон гэхээс өөр олигтой зүйл хэлээгүй болохыг хэлдэг. Үүний дараа Дэвид маань ойролцоох номын дэлгүүрт орон сүнсний талаар мэдчих санаатай зогсож итэл энтхийн ажилтнанд хурж ирээд түүнд хэрэг болохоор хідэн ном санал болгоноо. Оройн манай залуу номнуудынхаа зааврын дагуу сүнс зайлуулах зан үйл хийх боловч Лиз гарч ирэхгүй байсан тул Дэвид түүнийг аягны тавиар ашиглахгүй бол дургуй сэтгэгийг нь анзаарсан тул энэ талаараа ч хэлээд ширээн дээр аяга тавих гэж байтал Лиз тэгээд үзээрэй гэсээр гараад ирэн шүү дээ. Дэвид харин энэ удаад түүнтэй эвтэхнэр ярилцах гэж үзэн өөрийгөө танилцуулан нэрийг нь асуудал манай хүн өөрийнхөө нэрийг санаж ядахтаа аяган дээр байсан нэрээ харан санаж өөрийгөө Элизабет гэдгээ хэлнэ. Манай залуу түүнд багаар ойртон өөрийг нь өгсөн байж магадгүй болохыг хэлхийг оролдтол Лиз шүүнд нь нуурлан би өгсөн бол өөрийгөө мэдлэхгүй яах вэ гэж хэлээд хартал ширээний гол зогсож байх нь тэр. Лиз маань бүр юу болоод байгааг гайхаж ядахт нь Дэвид ч Stop saying that. Гэтэл Лиз өөрийгөө сүнс гэдэгтээ эвлэрч чадалгүй Дэвидтэй маргалдаж байрнаасаа хөөн түлхтэл тэр чигээрээ нэвтлэн цонхоор унждаг. Гисэн ч буцаж ирээд өөрийгөө эндээс хизээж явахгүй гэсээр манай залуугийн амар заяаг нь үзүүлэхгүй. Энэ бүхэнд Дэвидийн төвчээр алдагдан янз бүрийн хүмүүсийг дуудан Лизийг зайлуулах гэж үздэг ба хид хідэн хүмүүс сүртэй зан үйл хийх боловч Лиз яг хажууд нь байсаар л байдаг. Харин хамгийн сүүлд нь нөгөө номын дэлгүүрийн залууг авчиртал өмнөх гаруудаас арай өөр байх буюу дайсгансан сүнс чамайг эндээс гаргахыг хүсэж байна гэж эдийн. Тэгснээ Лизийг хараахан үхээгүй. Гэхдээ сүнс нь түр зур бие орхисон байж магадгүй талаар хэлхээс гадна Дэвидийн дотор байгаа өөр нэгэн бүсгүйг мэдрээд түүнийг харин тавьж явуулах хэрэгтэй хэлтэл үүнийг сонссон Лиз маань манай залууг хаягдсан байна гэж бодон доог тохуу хийтэл Дэвид ч түүнлөө уурлаад яваад өгнөө. Номын дэлгүүрийн залуу харин Лизд хандан үхэгсдэд хүнлэл үзүүлж үгээ цэгэнхийг сануулад явах болноо.
Үүнийг сонсон Лиз маань Дэвидийг хайртай хэн нэгний алдсныг нь ойлгон түүний араас очин ууршлал гуйхыг хичээн энэ байрыг дээврээс нь болж авснаа мөн энэ сайхан цэцэрлэг байгуулъя гэж боддог байсан талаараа ч хэлээд тэр эмэгтэй талаар асуудал Дэвид өөрийнхөө эхнэр байсныг хэлээд уурлаар яваад өгдөг. Тэгээд найзынхаа байгаа ойролцоох Пабло ортол Лиз түүнийг архи уухыг нь янз янзаар хориглох гэж үзээстэй. Сүүлдээ бүр манай залуугийн биед нь орж түүнтэй тэнцэлтэн болиулж тэндээс аваад гарчдаг. Энэ одоо сүнсний орлол архины орлолоос гаргаад байгаа мó хайшин. Дэвид ч тэндээс холдоод сууж итэл Лиз бас л араас нь хүч ирээд өөрийгөө яагаад зөвхөн түүнд л харагдаад байгаагаа гайхаж ядчаагт хэн байснаа ч санахгүй байгаа болохоор өөртөө юу тохиолсноо мэдэж чадахгүй болохоо хэлээд өөртөө туслах хэрэгтэй эсвэл ганцаараа яриа сууж байгаа галзуу хүн болох гэсэн сонголтыг өгснөөр манай залууч түүний хэн болохыг нь олж мэдхээр болдог. Тэгээд тэд Лизийн хөшрүүдээс асуутал нэгэн ч бүр танихгүй байдаг шүү. Хамгийн сүүлд нь энэ эмэгтэйгээс асуутал Лизийг гэрт гараад орой ирдэг. Зожиг хүн байсан гэхээс өөр олигтой зүйл мэддэггүй. Тэгснээ манай залууг бүр гэрлүүгээ оруулах гэж чичирч байдаг шүү. Дэвид ч түүнээс илгээр татгалзаад гэрлүүгээ босож орох гэтэл түлхүүрээ гэртээ марснаа санахтан Лиз түүнд галын хорны доор байдаг илүү түлхүүрээ зааж өгнө. Гэртээ орсныхоо дараа Дэвид шургуулганаас хийм цэвэрлэгээний тасалбар болон хин нэгний хаяг тэмдэглэсэн цаасыг олох болно. Гэхдээ хамгийн сүүлийн тоон 5 эсвэл 6-гийн голоор бичигдсэн байдаг ба Лиз ч үүнийг 425 байх гэж боддог. Тэгээд тэд эхлээд хийм цэвэрлэгээний газар руу очдог ба тэнхээ хүн нь Лизийг энд өмдөө өгсөн талаар хэлтэл манай хүн ч өөрийнхөө үнтэй өмд байсан талаар санах болно. Дэвид харин түүнээс үргэлжлүүлэн өмдний эзнийг ямархуу хүн байсан талаар асуутал уйтгар гунигтай харагддаг байснаас өөр зүйл мэддэггүй. Үүний дараа нөгөө хаяган дээрээ очин эзнээс нь шаргал үстэй эмэгтэйг таньдаг талаар нь асуутал шууд л манай ихнэр чамаа хүсэлсэн үү энтер гэд нэг л эвүүрхэд явчтیں۔ Манай хоёр ч тэгээд Лизийг энэ хүний нууц амраг байсан байна гэж буруугаар бодоод явтал 426-аас харин Лизийн найз эмч нь гарч явж байгаа нь харагданаа. Лиз маань ч өөрийгөө тийм хүн байсандаа итгэж ядан явхдаа ойролцоох зоогийн газар нэг л танил санагдан тэд дотгош ордог ба манай хүн харин өөрийгөө ийшээ орохыг хүсдэг байсан ч хизээч орж байгаагүй талаараа санан гарахтаа зэрэгцээд тэнд байсан нэг хүн гинэт тухайн алдаж ундаг ба эргэн тойрных нь эмч дуудаарай гэхийг харсан Лизэд энэ зүйлс нэг л танил санагдан Дэвидийг очиж цээжийг нь шалгахыг даалгадаг. Манай залуу шалгаж үзэхэд цээжинд нь хий орсон байсан тул Лиз түүнийг архиар ариутхан утгаараа цээжинд нь заа гаргахыг хэлтэл үүнийг сонсон Дэвид хүмүүсийг тэдэнд зай гаргаж өгөхийг хүсээд хүнд зүсэлт хийж чадахгүйгээ хэлтэл Лиз ч өөртөө итгэлтэй нь аргагүй түүнд заавч чалгаа өгнө. Манай залуу харин архинаасаа нэг сайхан балгаж зориг орж аваад ашгүй амжилттайгаар хийг нь гаргаснаар нөгөө залуунч амьсгалж эхэлнэ. Энэ бүхний дараа Лиз өөрийгөө эмч байсан болохыг ойлгодог ба Дэвид маань харин гаран дээрээ цус болсныг хараад муужраад уншнаа хөөрхий. Ингээд манай хоёр ойролцоох эмнэлэг рүү очтол Лиз хамт ажилладаг хүмүүсээ болон эргэн тойрныхоо зүйлсийг санан таних эхэлдэг. Тэгээд Дэвид хүлээн авахчаас манай хүний талаар асуудал царай нь бүр илт сонирн болж яснаа түүнийг 3 давхар руу явуулдаг ба тэнд нь Лизийн зөвлөх эмч Дэвидийг тосон авч Лизтэй ямар харилцаатай болохыг нь асуудаг. Манай залууч Лизийн хэлснээр өөрийгөө найз залуу нь болохоо хэлтэл эмч түүнд 3 сарын өмнө болсон ослын талаар хэлнэ. Энэ үед Лиз маань өөрийгөө тэр өдөр машины осолд орсноо санан нэг өрөөн рүү татагдан иртэл би энэ комонд ороод хэвтэж байгаа болж таардаг. Манай залууч түүний араас орж ирэн түүнийг үхээгүй байгаад нь баярлтал Лиз харин эмчийн хувьд өөрийгөө удаан ийм байдалтай байгаа тул бараг л найдваргүй байж магадгүй хэлнэ. Гэтэл Дэвид энд ирсэн юм чинь ямар нэгэн зүйл хийлтэй гэж хэлээд Лиз маань биендээ орох гэж хичээдэг боловч биетэйгээ нэгдэж чаддгүй. Харин манай залуу түүнийг цаашаа харахыг хүсээд гартан зөөлнөр хүртэл хамгийн сонин нь Лиз үүнийг нь мэдэрч байдаг ба Дэвид Лизэд хандан ямар нэгэн арга байж магадгүй хэлнэ. Харин энэ үед зөвлөг эмч нь манай залуугийн эргэлтийн хугацааг дуусч байгааг сануулсан Дэвид ч түүнээс өөртөө хамт явах хэсгийг асуудал Лиз маань биетэйгээ үлдэх болсноор тэд салцгаах болноо. Ингээд Дэвидийг явсны дараа Лиз эмнэлгээр явж байгаад өөрийнх нь албан тушаалд түүнтэй өрсөлддөг байсан Брэд гэх залуу томилогдсон болохыг хардаг ба Лизээс ялгаатай тэрээр өвчтнүүдтэй бус өөртөө санаа тавьдаг болох нь харагддаг. Үүний дараа эгч нь хүүхдүүдтэйгээ эргэж ирж идэг ба түүний дүүнэр нь биенд нь хүрсэн ч Лизэд юу ч мэдрэхдэггүй байдгаас гадна эгч нь түүний сүнсийг харж мэдэрч чадахгүй байдаг. Удалгүй Брэд орж ирэн ийм байдалтай удаан хугацаанд байгаа учраас бараг л найдваргүй гэж үзэн эмнэлгээс амьсгалын аппаратыг нь салгах гэж байгаа тул үүнээс өмнө эгчээс нь зөвшөөрөл авах хэрэгтэй талаар хэлтэл эгч нь харин уурлангуй бодож үзье гэж хэлээд явцдаг. Үзэгдэл солигдож Дэвид гэртээ иртэл нэг л нам гүн оргин Лизийг өгүүлж байгаа мэт харагдах ба урдын лайдал чипс түргэн хоол зэрэгэ идэх гэснээ бодлоо өөрчлөн өндөг шарж идээ сууж байтал хаалга тогсч идэг. Манай залууч баг зэрэг гайхан очиж онгоолтол байрны нөгөө эмэгтэй түлхүүрээ мартчихлаа гэсээр ороод ирнэ. Тэгээд жоохон юм ярьж сууж агаад унтлахын өрөөнөөс нь хувцас тайлангаа Дэвидийг дуудаж идэг. Арай л дуртай дурак байгааз.
Харин энэ үед нь Лиз буцаж ирэн түүний аппаратыг салгах гээд эгчээр нь гарын үсэг зурулахыг оролдож байгаа талаар хэлдэг. Гэтэл тэндээс манай залууг дуудах ба Лизийг нөхцөл байдлыг буруугаар ойлгочихвээ гэд тайлбарлах гэж хичээсэн ч арай л хурдан байгаа юм шүү гэснээ түүнийг ямархуу болохыг нь хараадахыг гэсээр толгоогоо шургуулчаад ирдیں۔ Тэгээд манай хоёрыг маргалдаж байхад нь нөгөө химэгтэй гарч ирээд ганцаарддаг талаараа яаж мартал Лиз ч манай залууг зүгээртээ түүнлээ оч гэсээр яваад өгнө. Удалгүй Лизийг дээвэр дээр байхад нь Дэвид гарч ирэн хөр шимэгтэйтэй юуж болоогүй талаараа хэлэх ба өөрийнхөө нас барсан эхнэрийнхээ харамсалтай түүхийг сэтгэлээ удлан нулимсаа залгин ярих болноо. Тэгээд л манай залуу буудандаа шигдчихэд үгсэн мэтл амьдардаг болсон юм байна шүү дээ. Манай хоёр яриан дундаа Дэвид түнд өмнө нь юу хийдэг байснаа харуулахар болдог ба Лизийг айлын эдлэн газар дагуулan хийсэн ажлаа харуултал үнэхээр үлгэрийн мэд цэцэрлэг байдгийг. Дэвид ч өөрийгөө цэцэрлэгжүүлэлтийн архитектур болохоо хэлтэл Лиз маань яг энэ газрыг зүүдэндээ харсан болохоо гайхсаар хэлнэ. Харин энэ үед нь Дэвид лөө 100 чимэгтэй залхан урт хугацаанд байраа түрээслэх боломжтой болсон талаар хэлдэг буюу эгчин Лизийн аппаратыг нь салгахаар болсныг мэдцгээдэг. Үүнийг сонссон манай хоёр Абитай уулзахаар яаралтай явцгаах ба дандаа Лиз түнд эгчийнхээ талаар мэддэг зүйлсээ хэлж өгдөг. Дэвид тэднийд очин өөрийгөө Лизийн өвчтөн байсан гэж худлаа хэлэн түүнийг удахгүй сэрэх боломжтой тул жаахан хугацаа өгөхийг гуйн ярилцаа сууж итэл зээдүүн Лиз рүү харснаа түүний урд жигнэгээсээ хүртэл авчраа тавьчихдаг. Гэтэл Аби Дэвидэд хандан хитрхээ оройтсон болохыг хэлээд гарын үсгээ аль хэдийнэ зурцсан тул маргааш 12-ийн үед гуурсыг нь салгах болсныг уйлсаар хэлэх болноо. Харин энэ үед аргаа барсан Дэвид шууд л түнд дүүгийнхэн сүнс өөрт нь харагддаг талаараа мөн яг одоо ч бас тэдний хажуу зогсож байгаа хэлтэл үүнийг сонссон эгчин түүнээс түр хүлээж байхыг хүсээд хүүхдүүдээ өөр өрөөн рүү оруулснаа шууд заазуур бариад Дэвидийг хөөж эхэлдэг. Манай залуу жицээ хүртэл түүнд итгүүлэхийг оролдон Лизээс түүнийг хормынхаа өмнөхөн JJ гих экстэйгээ үнэлсэн болохыг нь мэдсэн талаараа хүртэл хэлсэн ч итгэхгүй штэ. Галзуу новшмын зайл гэсээр хөөгд гаргаад хөлгүй яах вэ? Тэгээд буцаж ирээд октоо шалгатал баг охин нь Лизийг ч ахаад сайн авах болов гэж хэдэг. Хөөгцөн хоёр маань номын дэлгүүрийн залуу дээр очтол өө найз нөгөө сүнсээ дагуулад ирсэн юм уу гэхээс гадна манай хоёрыг дотн болсныг нь ч бас мэдэрч хэдэг. Манай хоёр ч түүнээс биендээ буцаж орох арга чарга арц хүж ямар нэгэн зүйл байна уу гэж асуутал та хоёр буруу асуултаа л асуугаад байна да. Дуусгаагүй ажил байгаа болохоор сүнснүүд энд байгаад байдаг юм штэ. Гэхийг нь сонсоод Дэвид би ч гэсэн зүн бэлгтэй юу гэтэл найз минь чамд үнэндээ юу ч байхгүй. Чи жирийн хүн гэж хэдий. Үнийг сонссон манай залууч гайхаад би зүн бэлэггүй бол яагаад түүнийг хараад бүр яриад байдаг үлээ гэхтэн яг зөв одоо л зөв асуултаа асууж байна гэх ойлгомжгүй зүйл хэлэх болноо. Манай хоёр гэртээ буцаж ирээд асуултынхаа хариултыг олж чадахгүй толгоогоо гашлахсаар сууж итэл Лиз өөрийнх нь эмнэлэгдэр байсан Жаста зураг ширээнээр байхыг харан гайхаад асуудал манай залууч эмнэлгээс тууснаа хүлээн зөвшөөрч ахиад түүнийг харахгүй гэж бодсон тул аснаа хэлээд уушлалгүйнаа. Харин Лиз маань энэ зургийнхаа түүхийг ярьдаг буюу чухал шалгалтандаа унчаад хичээлээ хийх гэсэн ч эгчин түүнийг болиулан баар руу дагуулж яван хамтдаа ууж байхдаа даруулсан болохыг мөн энэ нь түүний амьдрал дахь цорын ганц хөвгөлтэй явдал болохыг хэлнэ. Тэгээд өөрийнхөө бүхий л амьдралаа зөвхөн ажиллаж өнгөрүүлсэндээ харамсаж байгаагаа мөн амьдралынхаа сүүлчийн оройг ингэж уйлж өнгөрүүлмээргүй байгаа талаараа хэлээд манай хоёр шүнжэнгөө ярилцаж хонох болноо. Маргааш нь Дэвид сэрээ түүнийг явцсан байх вэ хэмээн айд сандартал ашгүй Лиз байж идэг ба манай залуу харин түүнтэй анх уулзахдаа өөрийгөө өгсөн мэт амьдарч байсан боловч Лиз өөрийг нь аварсан болохыг хэлээд одоо харин чамааг аврах миний ээлж гэж хэлэн Лизийн биеийг эмнэлгээс хулгайлахаар болдог. Тэгээд тэд замаараа Джейкийг аваад хар хурдаараа эмнэлэгт ирэн Лизийн заавраар хэрэг болох зүйлсийг цуглуулж эхэлдэг ба Джейк харин юу их гээд байгаа талаар нь асуудал Дэвид түнд дээр комд хөвтөж байгаа удахгүй тижээлийг нь салах бүсгэн сүнсийг харж байгаа тул түнд туслах хэрэгтэй талаараа хэлтэл найз нь ч манай залуугийн сэтгцэнд өөрчлөлт орчиж гээд ихэндээ итгэхгүй штэ. Гэтэл Дэвид түнд Лизи яг одоо ардан зогсож байгаа гэлтэл тэр миний ард үнэхээр байгаа юм бол миний гарыг таалгал та гэдээ. Угаасаа ч тэгээд манай хоёрт бол ингэж батлах шиг амархан зүйл юу байх вэ? Тэгсэн сүултээ бүр дунд хуруугаа гаргахт нь хүртэл хилээд хайчин штэ. Үнийг сонссон найз нь итгэж ядаад за яах вэ үнэхээр сүнс нь энд байгаа гэж бодъё. Харин чи түүний төлөө яагаад ийм их эрсдэл гаргана гэж гихт нь манай залууч эргэлзэх зүйлгүйгээр учир нь би түүнд хайртай гэж хэлээд Лиз рүү харан өөрт нь хайртайгаа илэрхийлтэл Лиз маань ч хөөрхий урд нь хинч надад ингэж хэлж байгаагүй гэж хэдий. Ингээд тэд Лизийн өрөөнд ортолж Джейк түүнийг хараад бүр гайхаж идэг ба миний 3 сарын өмнө чандаа танилцуулах гэсэн бүсгүй байж тээ. Тэр осолд ороод ирч чадаагүй гэсэн гэж хэдэг. Манай хоёрч бие биелүүгээ харан одоо л ягаад Лиз зөвхөн Дэвидэд харагдаад байсан учраас ойлгоцгоох болноо. Учир нь тэдний хувь тавилан огтлцохоор аль хэдийнэ зурагдсан байж шүү дээ. Дэвид найзаасаа Лизийг яаж таньдаг болохыг нь асуутал их Абитай нь өргөчээсэн байдаг ба бүр 20-ын өмнө үнсэлсэн нөгөө JJ болж таараадахтыг.
Ингээд тэднийг өрөөнөөс гартал хамгаалтын ажилтан манай хэдийг харан урдаас нь гүйхтэн зэрэгцээд Жек түүнийг цахилгаан шатлуу түлхэн орж цаатуулдаг боловч хүчил дүрэгчийн хоолойн салцсан байдаг. Дэвид ч бас хамгаалтын ажилтнуудаар хүрээлүүлж гарах гарцгүй болдог ба Лиз түүнд гуурс алга болсон тул бүх зүйл оройтсон болохыг хэлээд аажмаар бүдгэрч эхэлтэл манай залууч бууж өгөлгүй түүнийг эцсийн мөчөд үнсэж амжнаа. Хамгаалтын ажилтнууд ч Дэвидийг болиулан хэвтүүлтэл Лиз маань энэ хорвоогоос явж байдаг. Гэтэл төхөөрөмжөнд гинэт дуугарч ер бусын зүйл тохиолдон Лиз зөөлнөөр ханиалган нүдэ нээх болноо. Эмчнэрч бүр ингэх боломжгүй штэ гэцгээж байдаг. Аби харин ирцэн байж тааран баярлсаар зогсож байдаг ба Дэвидийг дэрэгдэн иртэл харамсалтай нь Лиз түүнийг огт танихгүй байдیں۔ Манай залууч түүний гарт нь ч хүрч чадалгүй гонсоосоор гарч явнаа хөөрхий. Ингээд Дэвид маань ганцаардмал гунигтай амьдралдаа буцаад орсон байгаа нь харагддаг. Харин Лиз маань ихчийнхээ гэр бүлтэй цагийг өнгөрүүлж байх ба номын дэлгүүрийн хажуугаар өнгөртөл тентгийн залуу манай хүнийг хараад таньж байдаг шүү. Удалгүй Лиз гэртээ буцаж иртэл сэтгэлд нь нэг л зүйл дутуу мэд санагдан дээвэр лүгээ гартал үнэхээр гой цэцэрлэгтэй болсон байдаг. Мэдээж үүнийг нь манай залуу түүнд зориулан хийсэн байж тааран дуусгаад явах гэж байдیں۔ Лиз маань цэцэрлэгийг хараад үнэхээр их баярлах ба Дэвидээс яаж энд орж ирснийг нь асуутал галын хорны доор байдаг дэлгүүрийг ашигласнаа хэлээд явах гэтэл Лиз түүнийг дуудан дэлгүүрийн аавыг ихт нь манай залууч түүнд буцааж өгөхдөө тэдний гар шүргэлцснээр түүнтэй өнгөрүүлсэн бүх дурсамжаа Лиз санаж эхлэх болноо. Ингээд Лиз ч манай залууг таних байгаагаа хэлээд манай хоёр үнсэлцэж буйгаар кино маань аз жаргалтай төгсдөг байгаа. За энэхүү киног өнөөдөр та нартай товчлон ярьж өглөө. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай.